За сайн байцгаана уу? Ойрд бичлэгээр уулзсангүй тэгээд удаах цагийн дараа бичлэг хийж байна. За одоо өмнөх хоёр бичлэгийг харах юм бол дандаа AWS дээр EC2 дээр Merstack аппликейшнийг хэрхэн одоо deployment хийх үү? Тэгээд түүнийг хэрхэн domain хаягтай холбоод SSL сертификат аваад ингэж бүтэн production болгож ингэж явах гэж үзсэн бол одоо ер нь ингээд програм хэмжээ хөгжүүлэлтийн одоо програм хэмжийнх нь одоо хэмжээ нь ингээд томроод ихсэх тусам илүү их цаг хугацаа болон илүү их нарийн төвөгтэй асуудал их үүсдэг. За тэрний нэг нь юу вэ гэхээр CI/CD гэдэг энэ зүйлээр бид нэр continuous integration болон continuous deployment гэдэг энэ зүйлсүүдээр бид нэр илүү их үр бүтээлтэй, илүү их цаг хэмнэсэн болон үйл ажиллагаа процессыг илүү автоматжуулсан байдалтай ингэж ажилладаг байгаа. За тэгээд үүнийг одоо яаж хийх үү гэдгийг хэдүүлээ одоо үцэцгээе. Санаа нь яг хөглөр Node.js дээр хийсэн backend-ийн кодоо EC2 дээр ажилуулад EC2 дээр ажилуулангуудаа GitHub-тайгаа холбоод GitHub руугаа зөвхөн ханаас ч гэсэн хин ч гэсэн push хийнгүүт тэр нь автоматар шинжилгээдэг. Заавал сервер руугаа ороод pull аваад тэгэн гутаа restart enter хийж мэйгээ тэгэх бол шаардлагагүйгээр одоо энэ бол бид нар бол энэ pipeline-ыг бол ингэж GitHub-ийн action-ыг ашиглан тохируулна гэж үзэж байна. За энэ бол нэг юм зүйл байна. За ингийн тулд би бол өмнөх хичээл дээр байсан зүгээр хичээл дээр ашигладаг энэ сервер мөн байгаа. Ийшээ хэдүүлээ орох шаардлагатай. За өчнөө чи терминал гээ орчие. За би чи download авсан дотор болохоор энэ чи байгаа. За би ингээд одоо хайгаад орлоо. За юу орлоо гэхээр үлгэрцэг юм ээ гэдэг одоо нэг системийнхаа зүгээр backend руу орсон. Энд чи одоо надад юу ч байхгүй PM2 LS Center гэдэг PM2 ажиллаж байгаа байхгүй. За backend-ийн дотор үлгээр би энийг одоо устгах. За одоо ингээд одоо серверд энэ чи бодол ингээд хоосон сервер байна. За би яг ингээд ерөнхийдөө үүсгчдийн dev болон production гэдэг ингээд одоо development үе шатны болон production үе шатныг хавцуудыг үүсгэсэн ингээд байж байгаа. За одоо юуны дөрөнд хамгийн эхлээд GitHub дээр шинэ repository үүсгэж. Энийг болохоор backend tutorials гэд S-тэй зарлчээ. Backend tutorials гэд S-тэй зарлаад private тавиад create хийч. Бусдууд нь дефолтоор байж иг. За ингээд би терминалаа сонгоцсон байна. Терминал дээр control N дээрээд за би чи зөв шинэ нэм юу нэмгээд tab нэгээд за би C disk руугаа орноо. За энэ чи apps гэдэг ийшээ өөрийнхөө аппликейшныг хийдэг гэж үзье. Web mobile ч гэдэг юм уу. Тэ зөв би энэ чинь одоо шууд энэ дээр нь өөрийг нь үүсгэчихье. За тэгэхээр өөрийг нь үүсгэхийн тулд хэдүүлээ нэг юм хавтас үүсгэж. Backend API шиг тийм нэг юм хавц үүсгэж. За яшаа backend API гэж үүсгээд за энэ чинь npm init хийгээд за node-ийнхаа package нэр нь бол нэр нь description би node үүсгэх гэдэг ш express.js болох гэдэг. За default-оор нэг яваад окей болчихъя. npm express за express-ийг үүсгэж. За ингээд явангууд би одоо нэг жишээ бол express.js-ийг бол ингээд амжилттай ингээд үүсгээд явчлаа. За одоо энэ чи бид нэр шинээр за энийг ингээд чи энийг шууд code гэд юун дээр нэгээд өгөө тий. Visual Studio Code дээр ингээд нэгээд ингээд өгчлөө. За одоо энэ чи хэдүүлээ app.js. За index ч юм уу. За app.js гэж. За энэ чи нэг хэдүүлээ яа чи зүгээр hello world-ыг хуулаад гэс тавьт урдан бичгүүднээс. За энэ .ini файлыг бол одоогоор бичихгүй байг. За тэгээ 8080 port. За default root дээр home root дээр hello world. За одоохонд ингэ байж г. За ингэж болцсон. За энийг эдлэж зүгээр шалгаж үзэхийн тулд зөв буруу ажиллаж байгаас гэж шалгаж үзэхийн тулд за Ctrl Shift тэгээд node mon гэчээд би app.js гэж. За одоо л ажилласан байна 8080 port дээр localhost-ийн 8080 port дээр. За hello world гэх нь бол ажиллаж байна. За ингээ Ctrl C дараад гарчээ. За одоо би энийг GitHub руугаа хийхэд бол мэдээж одоо GitHub дээрээс түрүүн үүсгэсэн одоо үүнийг ажилуулна. За commit хийн. За тийч. Энд нэг алдаа хийц. За commit хийчээ. За нэг алдаа явцсан шүү гэсэн энд. Би node-ийн файлуудаа явуулчлаа. За ямар ч зүйл git push хийч. Опа, юу гэнэ? Mainstream regimen гэх ингээд энэ анхных нь. За ямар ч зүйл ингээд файлуудаа бол оруулчлаа. За нэг бол том алдаа хийч. Node-ийг хэдүүлээ
давхар хийгээл ажиллаа. Гэхдээ энэ бол ингээс хурдан бичлэгийн орд явахын тулд энийг дараа нь хэдүүлээ засч болно. Энийг та бүхөөс л мэдж байгаа шүү дээ. FJS. За ингээд болцсон. За одоо нэг асуудал үүсэн. За би энэ сервер руугаа ингээд орцсон байгаа те. Энэ tab дээр орцсон байгаа. За одоо энэ tab дээр орцсон байхдаа би энийг action-аар одоо ингэж одоо CID тохируулахдаа яах вэ гэхээр эхлээд хамгийн ихэн settings гэж орно. За санаа нь бол би зүгээр ийшээ дахин одоо push хийхдээ одоо localhost push хийгээл явуулахад л энэ сервер дээр автоматар ингэ ажиллаад өөрийгөө шинжилээд ингэ шинээр өөрийгөө build хийгээд сервер restart хийх шаардлагатай restart хийгээд ингэ явуучих шаардлагатай ингэ байж байгаа. За энэ одоо local бол одоо ажиллахгүй шүү дээ. Аваач. За ангийн тул би settings рүү ороод тухайн repository-ийнхоо settings рүү ороод backend tutorials гэдээ орцсон байгаа. За тэгээд энэчнээс болохоор action runners гэдгийг сонгоно. За энэчнээс self hosted runner гэдгийг бол сонгодог. За тэгээд Linux үү, Mac үү, Windows үү гэдгийг сонгоно. Тэгээд энэ архитектурыг нь бас ингэж сонгоно процессорынх нь. За энэ бол би Linux гэдэг зүйлсийг сонгоно гэсэн байна. За ингээд сервер руу орно. Серверийнхаа хамгийн өрөөт одоо програм байгаа дээр ингэж тавьж болно. За би ингэж action runner за API ч гэдэг юм уу зүгээр юм нэр өгчээ. Backend ч гэдэг юм уу зүгээр чинь нэг арай өөр нэлчихэд API default-оос нь. За нэрийг өгцөн. За тэгээд энд одоо энэ хавцсандаа одоо энэ mecter гэдэг энэ хавцыг үүсгээд дотгошоо орчлоо шүү дээ тий. За үүнийг ажиллуулна. Яг энэ дараалал нь бол ажиллуулах хэвээр. За эхлээд runner package одоо тэр action runner хийдэг package-ийг нь curl-аар татна. За энэ болохоор valid-ийн хашаагаа valid хийж байгаа. Энэ бол хэвлэл харуулчихна гэсэн үг. За энд болохоор за extract гэдэг нөгөө zip-ийг задлж гин гэсэн үг тий. За задлагдчихлаа. Одоо энэ дотор ингээ айгүй олон ингээ задлцсан ба шүү дээ. Энэ үүнийг татангуудаа ингээ задлцсан байна. За одоо configuration хийгээд энэ config-ийг бид нэр шууд эргэцэх хэрэггүйгээр ажиллуулах хэрэгтэй. За ингэснээр одоо асуумж гарч ирнэ. Энийг бол ихэнх дефолтоор явна. Нэр өгөх үү, runner байх уу, label тавих уу. За өөр юу гэж байна. За одоо энэ чинээс өшөөнийг асуудаг асуулт нь work folder буюу work folder дотор манай эднэр орно гэсэн үг. Одоо гитийн яг үндсэн кодууд одоо манай энэ кодууд нь болохоор work folder руу орно гэсэн үг. Тэрийг бид нэр дефолтор бол доогуур зураас work гэдэг folder үүсдэг. Тэгэхээр тэрнгээр нь левчээ дөө. Дурын байдлаар нэрлж болно гэсэн үг. За ингээд явангууд дараа нь хэдүүлээ энэ дотор болохоор юу байгаа? Simple version controller гэдэг одоо SVC гэж ойлголт байгаа. Энийг install хийчих шаардлагатай. За энэ бол ингээд амжилттай install хийгдэн гутаа систем дээр линк хийгээд ингээд бүртгэж чинь гэсэн үг. Үүнийгээ ажилуулна. За одоо ингээд би энд ингээд runner үүсгэсэн байхгүй. Тэгэн гут pack гэд дарангууд дахиад runner дээр дарангууд энэ offline байгаад байгаа. За offline байгаад байгаа шүү дээ тий. Сая би энэ ч install хийсэн байгаа. Одоо SVC-гээ юу хийц start хийц. За одоо ингээд энэ систем болон үнийг бол чагнана гэсэн үг. Тэгэхээр одоо refresh дарангууд энэ дандаа idle горимтой ингээд болчихно гэсэн үг. За бидний runner бол амжилттай ингээд тохируулж болсон байна. За тэгээд хамгийн дараагийнхан хэлбэл хурдан явах үүднээс дараагийнх нь бол actions гэж ороод за бид нар ямар аппликейшн юм бэ? Node package гэж байна, Webpack, Dino. За ингээд маш олон Nux.js, React гэх зэрэг байдлаар ингээд байж байгаа. За хэдүүлээд одоо бол Node.js байна. За инхээр биднэрт айгүй амархнаар Node.js-ийн энэ нөгөө YAML файл гэж байдаг. Node.js-ийн одоо энэ workflows-ийн YAML файл нэгээд автоматар бий болчихно. За эндээс би бол үүнийг хасчихдаг. За энэ default юуг нь хасчихна. За энэ Ubuntu latest гэдэг нь болохоор ягч self hosted болгоч. За бид нар бол self hosted гэж түрүүний runner-аа бол идэвхжүүлсэн болохоор за тэгээд манай дээр байгаа одоо энд нэг асуудал гарна. Одоо би ингээд Node-ийнхоо version-г олнараа. Node миний одоо version хийдیں۔ 16 юм байна. Тэгвэл энд 16. За би тэгээд Node version TT дээр ажиллуулна гэж байна. Гэхдээ би зөвхөн 16 дээр ажиллуулна гэдэг цагаа хэмжиж. За тэгээд цагаа хэмж дуусныхаа дараа бид нар за ерөнхийдөө бол ингээд одоо энд бол энэ байж гэн тэ npm test CI энтер гэдэг ингээд ажиллуулад ингээд байж гэн. Run build бол хэрэггүй. За энийг ингээд хасаад хэдүүлээ ингээд тавьчих. Одоо ингээд commit change-ийг хийгээ явуулаад. За ингээд эргээд actions руу оръё. Action руу орох юм бол одоо энд бол ингээд ажиллаж байна те. Create YAML файлаа үүсгэж чинь гин ямар процесс явж байгаа гэсэн чи build хийж гинэ. Build хийх процесс нь starting job хийсэн байна. За тэгээд use node 16-г ажиллуулж байна. npm CI ажилласан байна. Тест хийсэн байна.
Error code гинэ. Энд чи бас нэг error заасан юм байх шиг байна шүү. Тэгтээ нэг л даун хийгээд дуусчих юм шиг санагдаад байна. Тестийг давсангууд гэхдээ complete job хийсэн байна. За ингээд явангууд бид нэр энэчнээ директорыг харъя. Доогуур зураас work гэдэг файлдэр үүссэн байгаа. Энд бидний яг бичсэн кодууд маань энд байна гэсэн үг. Тэгэхээр cd гэж доогуур зураас work гэдэг ингээ ороо харчих. Тэгэнгუთ юу вэ? cd backend tutorials гэх бидний фолдер байгаа. Дахиад байх хэрэгтэй. За ингээ хоёр давхар оронгууд одоо бидний код бол энд гараад ирсэн байна. За би PM2-ыг бол одоо npm node package manager install одоо PM2 global ингээ суулгацсан байгаа хгүй. Тэгэхээр дахин суулгах шаардлагагүй. PM2 бол байгаа. PM2-ыг бол process manager одоо management бол байгаа. За одоо энийг хэдүүлээ ажилуулъя зүгээр. PM2 start тэгээд app.js name тэнцүү. За энийг хэдүүлээ backend гэж. Backend. За одоо энэ чи буруу яатсан уу? Script not found гинэ backend. Already launch гинэ PM2-ээс. Ажилтсан биш тий. Гэхдээ энэ юуг нь app гэдгээр ингэ явцсан байна. За тэгээд одоо энийг хэдүүлээ шалгаад үзье. Шалгаж үзэхийн тулд энд бол амархан тий энэ public хаягаа тавьчаад энэний араас 80. За ингээд 80 гэ болцсон боос тий. Одоо л ингээд ажиллаж ийн энэ бол байнгын ажиллагаатай дахин орсон ч гэсэн байнгын ажиллагаатай байж байна. За одоо сүүлийн үйлдэлээ одоо хийх шаардлагатай. Яг уу гэхээр бид нэр эргэж юу руу орно? Код руугаа дайрж ороод GitHub фолдерын одоо нөгөө node ямлыг засаад явна гэсэн үг. За юу засах вэ гэхээр npm тестийг шаардлагагүй. За CI бол байж гин. Тэгэнгუთ run хийх код нь одоо ингэн гэсэн үг. PM2 чинь одоо app гэдэг нэрээр орсон ба шүү дээ. PM2 restart. Тэгэнгуутаа app PM2 restart гэчихэд app гэдгийг restart хийнэ гэдэг ингэ гарчлаа. За одоо энийг үзье. За кэш мэш. Энэ бол ингээд уусаа action-ийнх нь өөрийнх нь зүйл байна. За одоо хэдлээ action руугаа эргээд оръё. За одоо энэ чихэн тестэн дээр алдаад хэлээ. Одоо яаж юм бол тестэд авцсан биш тий. Пост. Тестийг бас хийгээгүй шүү дээ. Хэдүүлээ сая аваа хийцэн тий. За энэ бол ажиллаад дуусчих واخ гэд completed болцсон уу. Дахиад дарч. За уншиж гинэ. За ингээд араа successful болчлоо. За одоо би энд юу үзүүлэх гээд байна гэхээр хэрвээ энэ одоо ингэж хэдүүлээ тохируулаагүй байсан бол ийшээгээ ороод тэгээд ингэж нөгөө нэг git pull мул хийгээл дахин restart хийгээ сервер орох шаардлага үүснэ. Одоо би энэ автоматик шууд автоматар авч байгаа нь яаж авах вэ гэдгийг хэдүүлээ үзье. За энд би нэг шинэ юм биччихье те. Бичэнийн гутаа сод tech tips гэж зүгээр ийм root үсгэж. Энд болохоор hello guys. За hello guys гэж те. За тэгээд цэг. За окей. Одоо ингэж би энийг за git push. За git push их нэг алдаа гарнаа. За энэ бол алдаа гарах л ах л та. За тэгвэл энэ pull originary replace гэдэг энэ болохоор local болон remote юм юунуудыг хооронд нэгтгэж өгдөг байгаа. За одоо хэдүүлээ push-ийг бол авт хийчих болно. Pull-аа хэдүүлээ аваагүйсэн шүү дээ. Одоо бол push-ийг бол хийцэн. За ингээд явангуут одоо хардаа одоо runner-ыг би дахиад даръя. Нэг дээрэнд дарчлаа. Хараа энэ автоматар түрүүний git-ийн одоо юуны маань community-ийн нэр нь гарсан байгаа шүү дээ. Edit new root гэдэг ингээд нэр нь гарсан байна. За одоо ингээд болонгоо одоо энд бол ажиллаж байна те. Одоо энэ чи би ямар root нэмлээ? Sod tech tips гэдэг ингээд нэмсэн. Одоо ажиллааг байгаа шүү дээ те. За ажиллааг байна. За тэгэнгუთ одоо юу руу ороод GitHub руу ороод за энэ job completed болохыг нэгдүүлэх хүлээ. Тодорхой хэмжээний хугацаа авна. Гэтэл бид нэр сервер руугаа эргэж орохгүй дахин одоо энд одоо энэ харагдаж штэ PM2 restart up хийсэн байна. Ийм үйл хийсэн байна. Ингэж болсон байна ч гэдэг. Одоо ингэ гарцсан. Одоо энийг харъя. Restart хийсэн. Ой local host биш штэ. За энэ хараа. Sod tech tips гэсэн чинь hello guys гэх ингэ бичсэн байна. За нэг асуудал байна. За тэрийг нь
нэг асуудал нь яах вэ гэхээр хэрвээ .ini файл байх юм бол яах вэ гэдэг асуудал байгаа ба. .ini файлыг тохируулдаг тохиргоо гэж байгаа. Settings дээр тавьж байгаад за тэгээд actions бишээ secret and variables гэдэг actions дотроо ингээд .ini файлыг үүсгэждэг. За new repository secret гэнэ. Жишээлбэл бол энд болохоор prod ini файл гэдэг үүсгэж. За тэгэхээр энэ дээр чинь бид нэр бол prod ini файл чинь бол байх ёстой шүү дээ. Магадгүй одоо юу гэдэг чинь те. .ini гिचээд за .ini гिचээд бид нэр юуг суулгаж болох вэ гэхээр port гэж болно шүү дээ. Port 880. За ингэж тавьж болно гэсэн үг. Тэгээд энэ чинь процессыг инвээс бол .ini файлыг нь бол авч болно. За нode .ini файлыг үүсгэхийн тулд мэдээж бид энэ санг ашиглаж суулгах шаардлагатай. Туулаагүй бах та. За ингээд бид нэр бол суулгачлаа гэсэн үг. Тэгээд .ini файл суулгаад ирэхээр нь юун дээрээ дээр бол require хийгээд оруулаад ирнэ. За оруулж ирснийх дараа процесс энэ дээрээсээ дуудах код бол байгаа. За энэ чинээс байна. За процесс цэгийн. За ингэ явчих те. Порт дээр хийгээд ингэ чи процессыг энэ цэг порт. За 80 дээр одоо лисэн хийцэн байна шүү дээ localhost дээр. За localhost 80 дээр бас ингэ ажилласан байна. За ингэж хідүүл авдаг. Тэгэн гут одоо энэ .ini-ийнхаа файлыг ийшээгээ хуулж өгөх шаардлага үүснэ. Ингээ оруулаад өгнө. Pack гэж тавьдаг чинь. За одоо ингэж бид нэр secret файлтайгаа болчихж байгаа. За эндээс бид нэр яах гээд байна? Одоо яг юу хийх шаардлагатай билээ гэхээрээ. За actions руугаа буцаж ороод actions бишээ. Код руугаа буцаж ороод одоо YAML файл дээр одоо тавьж өгөх шаардлагатай. За би энэ чинээс нэг юугаа сонгож аваад backend tutorial гэж бас надад байх хэвээр. Тэрнийхээ YAML файлыг та бүхэнд харуулъя. Энэ яг хийж үзэхээс өмнө та нарт тавьж өгсөн юу байгаа. За одоо одоо ингээд ийшээ ингээд орцсон. Хоп. За энэ чи хэдүүлээ PM2 restart гэдгийнхэн доор нь юу байна вэ гэж харсан чинь надад ийм зүйл байна. Ийм зүйл байна. За run хийн. Тэгээд ini файлыг нээн. Тэгээд одоо secrets дотороо prod ini файл гэж байсан шүү дээ. Тэрийг нь ini файл руу одоо бичнэ гэсэн. Тэгээ restart хийнэ гэсэн нэг ийм заавар байна. За энийг хэдүүл одоо ажиллуулчих. За ингэснээр яах вэ гэхэлэр тэр нөгөө түрүүний бид нар settings дээр secret variables дотор ингэ тавьсан шүү дээ. Энэ дээр байгаа одоо энэ файлын тохиргоонууд бүгдээрээ бас .ini файл руугаа ингэж нэгдээд хуулагдана гэсэн үг. Яагаад тэгэхээр тэг хуулагдаж ингэж явах боломжтой гэсэн үг. За ингээд бидний өнөөдрийн хичээл бичлэг ерөнхийдөө бол дуусч байна. Тэгэхээр яг нарийн тэдэрмүү тайлбарлал маш урт цус болж байгаа нэг лекц материал гаргаж байгаад continuous integration development гэж deployment гэж яг юу лээ. Ер нь яг нэг цаанаа ер нь яаж хийгдээд байна. Тэгээ Ubuntu болон одоо CPU RAM-тайгаа ерөнхийдөө яаж холбогдоод байна гэдэг бас ойлголтууд байгаа. Та бүхэн бас өөрсдөө бас нарийн судлаад үзээрэй. Одоо ямар ч гэсэн хэдүүлээ энэ чинь кодон дээрээсээ эсвэл одоо энийг шинэ тохиргоо орчлоо шүү дээ, тэ. Энийг ингээл за ингээл git commit гээл за мэдээч pull хийж байгаа, тэ. За тэгээ push хийгээл ингээл явуулангууд өөрөө одоо энд шинэ action үүсээд автоматараараа merge branch одоо автоматар merge хийх зүйл үүссэн юм байна л та. За одоо ингээл бидний код маань автоматар одоо ингэж энэ action маань ажиллаад дефолтоор одоо бид нэр бол код маань шууд ажиллаа явна гэсэн. Одоо энийг үзье. Энд бол ингэж ямар нэг алдаа заасан юм байхгүй. Тэгээд л өөр одоо push хийснийхэн дараа нь унтчих хаж байсан sysadmin унтчих хаж байсан та нарын систем хүчин 2 3 девелоперууд бибинийхээ инстанс руу бибинийхээ одоо microservice руу төв ч юм уу ингээд
автомат хийх хүсэлт ингээ явуулах болгонд өөрөө ингээ автоматар хийчнэ гэсэн бидний оролцоог. За тэгээд энэ хөвчлөгтэй хамт байсан баярлалаа. Дараа нь илүү нарийн дэлгэрэнгүй бас зүсээр бас уулзъя гэж бодож байна. Дараагийнх нь болохоор EC2 дээр одоо хэдүүлээ ингээд ажилласан бол RDS одоо нөө Manage database-ийг одоо хэрхэн ашиглах уу гэдэг үзье. Тэгээд cost зардлаа яаж хэмнэх үү хэд нь бас best practice-ийн зүйлсүүд байна. Amazon-ы биднээс нуудаг бас зардал хэмнэх аргууд байдаг. Тэр мэнийг бас нарийн чухал өөрийнхөө мэддэг гэдгийг бас гаргаж ирье гэж бодож байна. За тэгэхээр баярлалаа.